За галзуу сэрийн сувгтан тавтай морилцгоо манайхан. Үши цаан чин хэдхэн хоногийн өмнө Perfect Crown. Гэт нэг галзуу цуврал гарцсан байна. За тэгэхээр энэ цувралыг та нартай цагаалдахгүйгээр ярьж өгөх хэдэн бороонд нь хичээлээ. Галзуу цувралыг яаж мэдж байгаа юм бэ гэхээр тоглосон жүжигчдийн харахтал тэгэл ойлгомжтой болоо явчих байгаа юм. Аюу интерес өсүүлэл тэглээ. Үнэхээр нэрэ гал жүжигчд тогложээ. Тэгэхээр энэ галзуу цуврал маань 7 хоногт 2 ангил гарч байгаа юм байна. Тэгэхээр бороо нь 2 ангиар нь парт болгоод та нартай ярьж өгөх юм шүү. 7 хоногт нэг удаа штэ гэдгийг та нар маань ойлгоорой. За тэгээд та нарын маань зарим нь галзуу кино сувгаас орж ирсэн байх. Ягаад тэгэхээр ойлгомжтой Борон шин цувралын хамгийн ихний партыг галзуу кино дээр коллаборашн хийж оруулдаг шүү дээ. Галзуу сериэсэл сурчилж байгаа юм тэр. За тэгэхээр Борон энэ галзуу цувралыг охид бүсгүүчүүдийн додны найз болох өөрөөсөө түлхэгчтэй органик хөвөн даван компаниг альбинсаар борлуулж байгаа Солонгосын Happy Monday брэндтэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд саба дараагүй саба дардсан бол лайка дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм. Ингээд хэдүүлээ энэ галзуу цувралан эхлүүлцгээе. За Жусон улсын хаан ширээ 600 жилийн туршид оршин тогтножээ. Улмаар үндсэн хуульд хаан засаглал руу шилжсэнээр эрх мэдэл нь эрс суларч эцэстээ ёс төдий нэр хүндэл үлдэж. Гэсэн хэдий ч хааны удмынхны эрх мэдэл язгууртан анги давхаргын үндэс болж язгууртан анги давхарг нь удам дамжин улам бэхжсэн байна. Хойж үеийнхэн ч энэ анги давхаргаа хадгалж үлдэхийн тулд өөхөн хатан тэмцэх болжээ. Дээд зинданыхны хүүхдүүд суралцдаг нэр хүндтэй Royal Academy сургуульд сурагчид 2009 оны хаврын шалгалтынхаа үр дүнг харахаар цугласан байгаагаар кино эхэлнэ. Жигсаалтын 1-р Жужаг тэнхмийн Со хийж орсон бол 2-р байранд Чо Ён тэнхмийн Рю Минсог шалгарч. Энэ хариуг харсан нэг залуу бухимдаж байна. Тэр залуу 2-р байранд орсон Минсог байлаа. Тэгсэн тэрэн дээр хийж үерээд шарыг нь малтна. Чи ялна гэдвсэн дахиад ялагдчихаа шүү. Өчүүхэн амьтдал ийм юмны хойноос үхэн хатан хөөцөлддөг. Чи ядрахгүй байна уу? Яасан? Чамд хэцүү байна уу? Энэ шалгалт өгөөнийг амархан байсан юмсан. Чи ялагдсаа. Зүгээр л ялагдлаа хүлээн зөвшөөрч сур. Илүү дутуу юм ярьж өөрийгөө онигонд оруулах хэрэггүй. Чүмүү язгууртан биш байж байр сууриа мэдж яриараа хөөе. Язгууртан нов шиг хараад байгаарэ. Чи жоохон хичээлтэй Минсого. Дандаа ялагдаад авах хэцүү байдгүй юм уу? Чи чинь мундаг язгууртан бидтэй, хувцс хондрыг нь хараад байгаарэ. За тэгээд хийж үг явхад шарн хөдөлсөн Минсог гал зурх шахна. Дараа нь хичээлийн эрхлэгч хийж үг тэнхмийн багштай хамт дуудаад уулзлаа. Сон хийж үү. Чи манай сургуулийн үүсгэн байгуулагдсан суур философиг мэдэхгүй юу? Хааны удмынхан энэ сургуулийг яагаад байгуулсан бэ? Нөгөө адил тэгш боломжийг олгохын тулд. Тийм. Хааны болон язгууртан удмынхан хэдий агууж дандаа язгууртнуудыг сургуульд авах нь өрөөсгөл байсан учраас язгууртан биш хүүхдүүдийг сургуульд авч эхэлсэн хэрэг. Ингээд энийг яаж хэрэгэлдгийг хэн зохион бүтээснийг чи мэдхүү. Сэжон хааны зарилгаар Жан Ёншил зохион бүтээсэн юм. Харц гаралтай ч гэлээ агуу ухаантай хүн байсан байгаа юм шүү. Мэ чи энийг ав. Дурсгаад өгчгээ. Хичээлийн эрхлэгчийнх нь энэ яриа хийжүүд нэгийг бодогдууллаа. Тэгээд язгууртан гаралгүй гэдгийг нь сануулж байхын тулд өгсөн тэр сувнерийг хийжүү сургуулийнхаа гадаа орхичход яваад өгнө. За тэгээд тэр цагаас хойш олон жил өнгөрлөө. Томоохон компани захирал болсон хийжүү менежерүүдтэйгээ хуралдаж байгаагаар кино үргэлжилнэ. Борлуулалтын тал дээр өрсөлдөгч компанида ялагдаж яваад тэр сэтгэл дундуур байлаа. Тиймээс тэдний талд ажиллахаас татгалзаж өрсөлдөгч компанид нь ажиллах болсон хэвлэлийн төлөөлөгчийн амьдралыг ухаж ямар нэг асуудал олж сенсац тэгдэхийг хийжүү захирлуудад даалгана. Энэ хэцүү биш үсттэй. Хэцүүч биш л дээ. Хэрвээ хэцүү биш бол одоо хийдэ. Жохон хямд бохир тоглолт хийчих. Тэгэхэд л болно. Нийлүүлэлтийн хувьд нийлүүлэлтээ 50%-аар бууруул. Хэрэглэгчдийн дотор фомо үүсгэх замаар 50% бараага бүгдийг нь борлуулад дуусга. Вайрал болго. Маш хурдан, маш чангаар. Гэхдээ үйлдвэрлэгчсэн тал бүтээгдэхүүнийг яах вүлээ? Хайчихгүй юу? Юу? Шатаад гэм үү, болдг юм уу? Боломж олон байгаа шүү. Хайран биш үү? Манай менежер ч их аривч хямгач хүн шүү. Аривч хямгацсаар угаад асар баян болох байх. Тийм үү? Харин өөрийнхөө мөнгөөр юу хийхийг би өөрөө мэдчихье. За тэднийг ингээд хуралдаж байтал генет сэрүүлэг дугарсанд тэнд байсан бүгдээрээ сандарцгаалаа. Тэгсэн энэ үед хийжүүгийн туслах яарч орж ирээд. Эзэн хааны төрсөн өдөрт очих ёстой болохоор яаралтай явахгүй л болохгүй нэ.
Ингэж учралсанд хийжүү дуртай дургу хурлаа дуусгалаа. Өнөөдөр би хааны төрсөн өдөрт очих учраас та нарт том сэдэв гарч ирлээ. Тэгэхээр яах ёстойгоо мэдж байгаа үстэй. Юу лээ? Нийтлэл. Castle Group-ийн өв залгамжлагч эзэн хааны төрсөн өдрийн хүлээн авалтад оролцлоо гэдэл. Сүртэй биш гэж юу? За ингэ төрсөн өдөр рүү явах замд тусалхан тэрнээс та үнэхээр өв залгамжлагчаар тодорсон гэж юу? Ингэж гайхаад асуухад хийж үуч. Жинхэнэ залгамжлагч нь юм дуурахгүй байхад яагаад болохгүй гэж хүссэн зүйлээ хэлээд байвал бүтчихдэг гэдэг баха. Гэж хариуллаа. Энэ үеэр хааны ордонд хааны удмынхан болоод бусад язгууртнууд бүгдээрээ цуглж эзэн хааны төрсөн өдрийг тэмдэглэх гэж байгаа тухай мэдээ орон даяар тарж байлаа. Харин нөгөө талд ханхүү Иан төрсөн өдрийн ёслолд оролцохоор төдийлөн яарахгүй байсанд ордны үйлчлэгчд нь яахаа мэдэхгүй сандралцгаана. Тиймээс мань ханхүүгийн туслах Хён тэрнийг яаруулах гэж чадлаараа хичээнэ. Өглөөжин амд явж байгаад ирсэн Иан ханхүү ёслолд төдийлөн яарахгүй байсан учраас Хён туслах, ханхүүг орой гэхэд ёслолд бэлэн болгох гэж байдгаараа хичээнэ. Хён туслах ханхүүтэй харилцахдаа өнгөн дээрээ ордны зан үйлийг хатуу баримталдагч тэр хоёр хоорондоо найз нөхдийн холбоотой болох нь илэрхий. За тэгээд орой болоход Солонгосын бүх томоохон хэвлэл хааны ордны гадаад цуглж эзэн хааны төрсөн өдрийг тэмдэглэхээр ирсэн язгууртнуудыг гайхан шагшиж мэдээ дамжуулж байлаа. Энэ үеэр нэг час улаан спорт машин ирээд дотроос нь час улаан хувцастай хүн буусанд тэр нь хийж байлаа. Хааны ордонд болж байгаа хүндэтгэлийн ёслолд час улаан хувцастай ирсэнд нь сэтгүүлчид бүгдээрээ гайхацгаана. Зарим нь тэрнийг олонний анхаарлыг татахын тулд зориудаар ингэж байна гэж бодож исэн бол зарим нь тэрнийг үдсэглэнтэй учраас ямар ч хувцас өмссөн хамаагүй гэж бодцгоно. Хийж үуч олонний анхаарлыг өөртөө татсандаа сэтгэл хангалуун байна. Энэ үед хэвлэлийн багийнхан нь зогсоо зайгүй ажиллаж Castle Group-ийн өв залгамжлагч бүхний харцыг булааж байна. Гэх мэт нийтлэлүүдийг зогсоо зайгүй нийтэлсэнд тэр дороо вайрал болдог. Харин хааны ордон дотор бүх зүйл эрхэмсэг нам гүн байна. Ордны хүлээн авалтын үеэр язгууртнууд хийж өг ерөөсөө тоохгүй байгаа харагдана. Castle Group-ийн эзний 2 дахь охин гээд байгаа биз? 2 дахь охинч гэж 10-аас хүртэл нь ийм хүүхэд байдаг гэдгийг ерөөсөө мэдээгүй явсан гэдэг. Сон захирлын нууц хүүхдийг төрүүлсэн эмэгтэй энэ охиныг өсгөж яваад 10 нас хүрэхээр нь сон захиралд авчирч өгсөн гэсэн. Тэгвэл гэр бүлээс гадуур харилцаанаас төрсэн харц гаралтай л хүн юм байна штэ. Тэгээд л маш олон сул талтай байдаг юм байна л да. Ямар ч намбгүй, их захгүй, дэг журамгүй. Галзуу юм болов. Энэ яриаг нь сонссон хийж уурандаа хундгаа хаг цохиод тэдэн лөө догсонд цаадуулан сандраад яваад өгцгөн. Энэ үеэр хийж үгийн эцэг нэгтэй ах Тэжүү ирээд тэрнийг үгээр идсэнд хийж үг энэнд нь илэрхий дургуутсан. Ахтайгаа ядаж хүндэтгэлтэй харьцаж чадахгүй юу? Чи бизнес сайн удирддаг байлаа гэд их ёсгүй айшилж болохгүй шүү дээ. Өнөөрэ танай борлуулалт буураад байгаа гэлөө. Уучлаарай. Хэдийгээр манай брэнд танах шиг сүртэй, өндөр үнэтэй сурчилгаа хийдэггүй ч борлуулалтаараа танахыг дагуулахааргүй илүү байгаа шүү. Чиний дутуугийн комплекс ажиллаад байна уу юу? Миний юу? Чамаас болоод уу? Чиний luxury marketing-д хэд төвлөрдөг шалтгаан чинь дотроо өөрийгөө хэн гэдгээ мэддэгтэй холбоотой байх гэж би боддог шүү. Өөрийнхөө дорд гарлыг нуух гэж үжээд л хүнжлийнхөө хэрээр хөлөөж ийдэг байх хэрэгтэй штэ. Чамаг ингэж байхаар надад хэцүү штэ. Худлаа үнжигсэн ах дүүс юм болохоор санаа зовох юм байна шүү дээ. Нохоо шиг хуцаж байх шүү. Хит их хуцаад байвал уяагаар чинь боогод алчин шүү. За манай хоёрыг ингэж муудалцаж байтал ордны үйлчлэгчид гарч ирээд зочдыг хүлээн авалтын үндсэн танхим руу урьлаа. За тэгээд тэнд байсан язгууртнууд бүгдээрээ хүлээн авалтын танхим руу хөдөлгөхийг тэр хоёр хоёулаа харж зогсоцгоно. Хоёулаа энд муудалцаад яах вэ? Эдний хажууд өчүүхэн 2-8 ч л гэсэн үг. За тэгээд тэр хоёр эзэн хааны төрсөн өдөрт очлоо. Тэднийг их танхимд ороход эзэн хаан гэж нэг жаахан хүү сууж байгаа харагдана. Эзэн хаан өмссөн хувцсандаа тавгууцаж угаад малгайгаа унгаагаад тэгээд ээж рүүгээ хайсан байртаа харсанд ээж нь дохио өгч малгайг нь өмсөгдөг. Хэдийгээр бүх зочид суудлаа эзэлсэн ч хүлээн авалт эхлэхгүй л байлаа. Учир нь ханхүү Иан хүрэлцэн ирэхээс нааш хүлээн авалт эхэлж болохгүй байдаг. За энэ үед мань ханхүү яаралгүй алхасаар хүлээн авалтын танхимд орж ирсэнд зочид бүгдээрээ босоод хүндэтгэл үзүүлцгээв. Авуу гахыгаа харсан залуу хаан баярлаад гараа далалсан бол их хатан нь таагүй байдлаар хүлээж авдаг. Ямар гэчин хувцс өмсчихв. Эзэн хаан энэ торгыг надад бэлгэлж байсан. Танд таалагдахгүй гэж юу? Гэхдээ төрийн ёс жаяг гэж юм бий. Ангийн улирал дууссан билээ. Та лекцээ дараа уншиж өгөөрэй. Би ингэж суудлаа эзэллээ. Та бүхэн ч бас суудлаа эзэлнэ үү? За ингэж бүгдээрээ суудлаа эзлээд хүлээн авалт эхэллээ.
Үүнтэй зэрэгцээд орон даяар эзэн хааны төрсөн өдрийг тэмдэглэн баярын жагсаал хийж ёслолын буудлага буудна. Баярын зоогийн дараа эзэн хааны төрсөн өдрийн хүсэлтэд илтгэх ёслол эхэлнэ. Залуу хаан уламжлал ёсоор тусгайлан бэлдсэн цаасан дээр хатан их минь урт наслах болтугай. Авгах маань урт наслах болтугай. Ард түмэн маань аз жаргалтай байх болтугай гэж бичсэнд тэрхүү цаасыг ханху Иан авч тусгай зан үлийн дагуу шатан тэнгэрт өргөсөнд тэнд байсан бүгдээрээ баярлан алга ташцгаана. Оройн хийж үг ордон дотор зогсчээтэл сайн танил нь болох Мин Жонու сайд ирлээ. Хийжүүн тэрний өмссөн үндэсний хувцсыг дооглосонд Жонууч ийм хувцс өмсөхгүй бол бусад сайд нар тэрнийг зүгээр суулгахгүй гэж учирладаг. Тэгээд тэрний Америкийн зах зээлд гаргасан шинэ брэнд нь амжилттай яваад баяр хүргэсэнд Хийжүүч өөрийгөө магтахаа мартсангүй. Зориуд ингэж хувцлаа юу? Ордонд ийм хувцс өмсч болдг юм уу? Яасан болохгүй юу? Би ямар хууль зөрчсөн биш. Чи болгоомжтой байхгүй бол хил аманд өртөө шүү. Баг зэрэг хил ам харин ч хэрэгтэй биш шүү. Тийм болохоор л сон тээж үг хинч таньдаг. Сон хийж үг л бүгдээрээ таних юм штэ. Castle Group-ийн гүйцэтгэх захирал сон захирлын нууц хүүхэд гэдэл. Тэднийг ингээ ярилцаж байтал хэн туслах ирээд Мин Жонүү сайдын чихэнд ямар нэгэн шивнсэнд Жонүү сайдаж хийж үгээс уучлал гуйгаад тэндээс явлаа. Тэгээд тэр үндэсний хувцас тайлаад шууд Иан ханхүү дээр очноо. Ханхүүч тэрнийг баяртайгаар хүлээж авлаа. Та битгий ингэж алга болоод байл та. Санаа зовх юм байна штэ. Яав. Намайг нууц аллагад өртчихнө гэж байгаа юу? Гүй, харин чихэн туслах стресстэд үхэх нь байна. Та болгоомжтой байх хэрэгтэй шүү дээ. Их чухал хүн байж. Би яах вэ? Чи яагаад хүнтэй гэрлэхгүй байна? Энд ирсэн бүсгүүчүүдийн тал нь чам дээр харц унгаж байхад. Харин үлдсэн үлдсэн хагцаас илүү нь над дээр харц унгаж байлаа. Та намайг гэрлүүлж байгаад дэвшүүлж зайлуулах гээд байна уу юу? Харин ч эсэргээр. Би удахгүй гэрлэх юм шиг байна. Бэрэгч маань намайг шахахын тэсгэд бэрх боллоо. Тэгэд гэрэлчүүл чамдал хэцүү болно да. Би гэрэлчүүл ордноос явах ёстой болно штэ. Гэтэл залуу хаан маань дөнгөж 8 настай байдаг. Тэгэхээр чиний надад өгсөн төрийн баахан залхуутай ажлууд буцаад чиний нуруунд дээр очино л гэсэн үг. Ингэж болохгүй. Төрийн ёслолд оролцох язгууртнууд улам бүр цөөрч явахад та ингэж болохгүй. Тэгвэл 2050 эзэн хааны удмын хүн гэрлэхийн тулд засгийн газрын кабинетаас зөвшөөрөл авах ёстой болно. Тэгэхээр юу хийхээ мэдж байгаа үстэй. Ингээд Иан явлаа. Энэ үед ордны сүлжээ унгагчаас болоод сүлжээгүй болсон Хийжүү сүлжээ хайж явж байгаад Иан ханхүүтэй хаалц таарлаа. Нэр уучлаарай би төөрчгсөн бололтой. Нэр Сон Хийжүү. Харьяалал. Би ордонд ажилддаг үлдээ. Ордонд ажилдаггүй хүн хаалттай энэ хэсэгт юу хийж яваа вэ? 3 тоолохын дотор алга болох юм бол чиний энэ алдааг би нэг удаа хэрэгсэхгүй орхий. Нэр гэж юу? Доод ангийнхаа дүүд ингэж нэг тус болох ёстой. 1 2 Энэ үеэр ордон дотор гинет хүчтэй дэлбэрэлт болсонд гайхсан Иан яараадгүйгээд очлоо. Тэгэд эзэн хаан эсэн мэд болохыг сонсоод сэтгэл нь амарна. Тэгсэн хатан их ирсэн даруйдаа хоёр алгадаж чи дахиад хааны удмынхны амьд хүрэхийг хүсэе юу? Гэж ууралсанд тэр бүхнийг холоос харж байсан Хийжүү цочордлоо. Тэгэд хатан их залуу хааныг зүгээр байгааг хараад тайвширнаа. Энэ үйл явдлаас болоод Жонүү сайд мэдээллийн нууцыг чандлан хадгалахыг хамгаалтынханд тушаадаг. Учир нь залуу хааны эцэг Иан ханхүүгийн ах 3 жилийн өмнө гал төмрийн улмаас амиа алдсан байж. Энэ үеэр Хийжүү ордноос гарч ирж байлаа. Тэрнийг иймэрт гараад ирсэнд дуу туслах гайхлаа. Таныг эрт гараад ирэхээр нь гайхлаа штэ. Хэдэн навчнуудад бүлийдүүлээд дургуун хүрээд гараад ирсэн байх гэж бодоод. Би бүлийдүүлэх хүмүүн үү? Биш л дээ. Ингээд та ягаад Иан ханхууд тийм дургу идэх юм? Зүгээр л дургу хүрээд идэх юм. За тэгэд Хийжүү өмнө нь болсон нэг явдлыг саналлаа. Нэг удаа тэрнийг сургуулийнхаа харуултын талбайд оройн цагаар сэмхэн орж харвах бэлтгэл хийж байтал гинэт гэрэл насаж Иан ханхуу ороод ирсэн байж сандарсан Хийжүүг зугтаах гэтэл Иан тэрнийг зогсоожээ. Нэгэнт хэрэг тарьсан бол шударгаар шийдэглээ хүлээвэл зохино. Нэр Сон Хийжүү гэдэг. Харьяалал. Жужиг тэнхэм 9-р анги. Чи сургуулийн дүрмийг зөрчсөн гэдгээ мэдж байгаа. Удахгүй үзүүлэх тоглолт болно. Би сайн бэлтгэхгүй болохгүй шүү дээ. За сууны бажигра бүрэн гэлсний реклам алгадаадах юм.
Тэгэхээр эрхэмсэг охид бүсгүүчүүд минь ээ. Цаан чин Солонгосын Happy Moon Day брендийн өөрөөсөө түлхэгчтэй органик хүн даван тампоныг албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалж байгаа юм байна. Хавар гэхээр FS супермаркетуудаар болон CU-гийн бүх салбаруудаар. Найдвартай хамгаалалт 5 тухыг мэдрүүлнэ гэд боддоо галзуу биз. Тэгэхээр өөрөөсөө түлхэгчтэй Happy Moon Day-г FS супермаркетуудаар болон CU-гийн бүх салбараас гэж. Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүн даван органик материалтай бөгөөд бид маш хэвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хэлээ шүү. За хэдүүлээ тайлбараа үргэлжлүүлцгээе. 10-аас доош ангийнхан оройн цагаар гадуур явах хоройтой. Бэлтгэлийн бус цагаар бэлтгэлийн талбайд зөвшөөрөлгөө нэвтрэх хоройтой. Нийлээд танаа тэнхмээс 30 оноо хасагдахаар байна. Эрхэм дээдэс таач бас энд байна штэ. Таач бас оноо хасуулахгүй гэж юу? Би зөвшөөрөл авчихсан л та. Бэлтгэлийн талбайг хувийн бэлтгэлийн зориулалтаар ашиглуулахгүй гэдээсэн чи яасан? Би энэ түлхүүрийг 9-р ангийн Рио Минсагоос хулгайлж авсан. Тэр энэ түлхүүрээ ашиглаж дандаа энд бэлтгэл хийдэг гэд хаасайг өнгөрч явдаг штт. Ингээд бодохоор энэ бүх хориод сэр чинь зөвхөн над мэтийн ядарсан хүмүүст л зориулсан юм байна. Тийм болохоор оноо хасах энэ төр юм яриад хэрэггүй. Би дайснуудынхаа эдэлж байгаа бүх давуу талыг адилхан эдлэхийн төлөө тэмцэнэ. Би цэвэр тоглож ялагдахаас илүү бохир тоглоод ч болов ялахыг илүүд үзнэ. Тэгэд хийж үг яваад өгсөнд тэрний энэ шийдэмгий байдал Иан ханхуд онцгой сэтгэгдэл төрүүлж. Замаргааш нь ханху Ианыг өрөөндөө сууж байтал хатан их ирлээ. Хатан их өчигдөр хийсэн үйлдэлдээ уучлал гуйхаар иржээ. Энэ үед ордны бүх хүмүүс Иан ханхуд хэтэрхий их санаа тавьдаг мөртлөө залуу хааныг төдийлөн ойшоохгүй байна гэж үзэж байгаагаа хатан их тэрэнд хэлдэг. Энэнд нь Иан дургуцлаа. Хантан ердөө 8 настай учраас засаг баригч ханхугийн үүрэг гүйцэтгэх нь миний үүрэг. Засаг баригчид ямар ч тусгай ирэх байхгүй. Улс төрчид нь улс төрөө хийдэг. Худалдаачид нь бизнесээ хийдэг. Харин хааны удмынхан юу ч хийхгүй байх ёстой. Юу ч хийхгүй байх нь бидний үүрэг. Үүнийг чи эрх мэдэл биш гэх гээё. Бизнесийн чиний дэргэд ойртох гэж хамаг хүчээ барж байна. Чамтай хамт нэг л удаа зураг авахулахад тэдний бизнесийн эргэлт 10 дахин нэмэгдэнэ. Дипломат уулзалтанд чиний хажууд бараа болж явсан тухай мэдээ тэдэнд хөрөнгө оруулагчдын итгэлийг олох том боломж болдог. Чи эзэн хааныг сүйдэрлээд байна. Тэгэд та надаас яг юу хүсэж байгаа? Залуу хааны хөдөлшгүй бат баг нь болж тулаасай гэж хүсэж байна. Энийг чинь би хийсээр ирсэн биш үү? Миний зааж өгсөн бүсгүйтэй гэрэл. Өвгөрөө залуу хаан болоод надад үнэнч гэдгээ нотол. Энэ үед мань хийжүүгийн авч ус тэрнийг хүнтэй гэрлүүлэхээр шахаж байлаа. Үнийг нь хийжүү тун дургу хүлээж авна. Язгууртнууд болоод дээд зинданыхны дунд харилцан ашигтай урдчилж тохиролцсон гэрлэлд түгээмэл үзэгдэл байж. Энэ үеэр ах нь эхнэрээ дагуулж ирээд аавдаа шургана. Иннээс болоод хийжүү тээжүү хоёр муудалцаад хэрэлдсэнд аав нь тэсэлгүй зандарч тэр хоёрыг дуугүй болголоо. Би гэрлэхгүй гээгүй. Гэхдээ би өөрөөсөө доод зиндааны хүнтэй гэрлэхгүй. Эсвэл та энэ гэрэлтээр дамжуулаад намайг зайлуулах гээд байгаа юм уу? Тэгвэл миний араас энэ чадваргүй навш компаниг чинь илгээр нь хэвдүүлнэ шүү. Намайг хууль бус хүүхэд гэж зарлаад энэ юу ч хийж чаддаггүй юмтай хамтруулсанд багдаад надад бас нэг чадваргүй нөхөр хүчээр олж өгөх гэж байгаа юм уу? Ийм зүйлийг би зөвшөөрөхгүй аваа. Тэр өрөө Ианыг хүнтэй гэрлэх болсон тухай сонссон хён туслах гайхнаа. Маргааш нь хийжүү удирдлагын багийн хурлаа тараад стресстэй наргагүй сууж байлаа. Учир нь менежерүүд нь тэрний хүссэн үр дүн гаргаж чаддаггүй. Энэ үеэр дуу туслах тэрэнд халуун цай өгөөд гэр бүлийн асуудлаа ажил дээрээ авчирч стресстгүй байхыг зөвлөдөг. Энэ үед ордноос гарч явсан Иан Юн ноёнтой тайрлаа. Тэр хоёр таарамжгүй харилцаатай болох нь илэрхий. Юн ноёныг хатан ихтэй уулзахад хатан их Ианыг залуу хааны төрсөн өдрөөр тохиромжгүй хувцаслаж үл тоосон. Тэр бүхэл гал тавьсан байх ч магадлалтай гэж хардж байгаагаа хэлдэг. Гэвч ард түмэн Иан ханхуд сайн хандж байгаа учраас ханхутай илэрхий муудалцаж болохгүй гэж Юн ноён зөвлөнө. Тэр өрөө хийжүү дуу туслахын явуулсан танилцуулгууд дотроос гэрлэж болох үед залуу байна уу гэж үзэж байлаа. Гэвч тэрний санаанд нийцэх хүн байсангүй. Дуу туслахаа би их юм хүсээгүй штэ. Надтай адил зиндааны хүн л олоодог гэсэн штт. Яг над шиг чадвартай, яг над шиг хөрөнгөтэй, яг над шиг үдсэглэнтэй. Энэ тийм хэцүү гэж юу? Би ямар хааны гэр бүлийн хинтэй гэрлэх гээд байгаа штэ. Тэгэд хийж үгийн толгойд нэг зүйл зурс хийгээд орж ирнэ.
Тэр орой хувийн эдлэндээ ирсэн Иан ханхүү дээр Хён туслах орж ирээд эзэн хааны төрсөн өдрөөр ангийн хувцастай ирсэн тухай шуугаж угааг дуулгасанд Иан ханхүү таосонгүй. Ордонд гарсан түүмрийн талаарх мэдээ гараагүй л бол хамаагүй гэж тэр бодож байлаа. Иннээс болоод хөгшчүүл Ианд дургуутсаж байсан бол залуучууд бүгдээрээ тэрнийг дэмжиж байж. Дуу туслахыг өглөө ажилдаа ирэхэд Хижүү Иан ханхүүгийн мэдээг хараад ямар нэгэн сэтсэн бололтой сууж байна. Болохгүй, ингэж болохгүй шүү дээ. Яагаад болохгүй гэж та ч одоо согтуу байгаа юм уу да? Гүгэл яхаараа санаанд чинь Иан ханхүүдэд гэрлэх санаа төрдөг байна. Над шиг чадварлаг, над шиг хөрөнгөтэй, над шиг царайлаг хүн өөр байна уу? Бид хоёр тэнгэрээс заяасан хосууд гарцаагүй мөн. Тэгээд ч би ханхүүтэй уулзах хүсэлтэд албан ёсоор өгч гисэн. Гэвч Иан ханхүүгийн ажлын албанаас тэрний хүсэлтэд татгалцсан хариу өгсөн байсанд Хижүүгийн урам хугарлаа. Тэгээд тэр өөр нэг арга бодож олно. Тэгээд хүсэлтэй Кэстл группийн эзний хоёр дахь охин Хижүү болгоод явуулсан ч бас л татгалцсан хариу авлаа. Үүнд Хижүү бүрчийхээр ээгдүүцэн. За тэгээд хэсэг бодсны эцэст дахиад нэг хүсэлт бичээд явуулна. За ингээд Хижүү уулзах хүсэлтэд тасралтгүй бичсээр байсан бол хувийн эдлэндээ амарч байсан Иан тасралтгүй татгалцсан хариу өгсөөр. Энээс нь болоод Хён туслах хилаатлаа нааша цаашаа гүйсэн ч ямар ч нэмэр болсонгүй. Тэгээд Хижүү дэлбэртлээ уурладаг. Тэгээд эцэст нь хааны ордонд уулзсан уулзалтаа санаад хүсэлтийнхээ төгсгөлд доод ангийн дүү Хижүү гэж бичээд явуулдаг. Тэгсэн энэ удаа Иан хүсэлтийг нь хүлээж авна. Энэ одоо доод ангийн дүү гинүү? Та хоёр нэг сургууль байсан юм уу? Дахиад татгалзчих уу? Доод ангийн дүүд тусламж хэрэгтэй болсон бол туслах хэрэгтэй үстэй. Хүсэлтийг нь зөвшөөрсөнд Хижүүч хагартлаа баярлнаа. За тэгээд тэр шууд Иан ханхүүгийн байгаа газарт очлоо. Энэ үед ханхүүг Хижүүтэй уулзах гэж байгаа тухай мэдээ айл хэдийн хатан ихэд очиж. За тэгээд уулзалтын цаг болоход тэр хоёр бие биенээ хараад хэсэг сууцгаана. Би чамайг хин гэж дуудахаа мэдэхгүй шүү. Хин гэж дуудвал танд таалагдахыг би бас мэдэхгүй л байна. Яагаад надтай уулзах гэж тэгтлээ зүтгэсэн. Надад нэг хүсэлт байна. Хоёулаа гэрлээ. За тэгсэн ахлах сургуулийн харуултын тэмцээн эхлэх гэж байгаагаар кино үргэлжлэнэ. Энэ үед Хижүүд дургуун хурч явдаг Минсог найзтайгаа хамт Хижүүг муулж ярьж угаад Иан ханхүүд зэмлүүлдэг. За тэгээд дөрвөн тэнхмийн харваачид нэг нэгээрээ гараад харваж эхэлцгэн. Тэдний энэ тэмцээнийг эзэн хаан өөрийн биеэр ирж үзэж сонирхож байжээ. Иан ханхүүгийн хүсэлтээр харуултын бэлтгэлийн талбай байнга нээлттэй байх болсон гэдгийг сургуулийн захирал эзэн хаанд хэлнэ. Тэгээд Хижүүгийн ээлж ирэхэд тэрнтэй зэрэгцээд Ианы харвах ээлж болдог. Ингээд Иан Хижүүгээс нэг оноогоор илүү харууллаа. Хижүү үүндээ урамгүй байсан ч тэдний багийн ахлагч ирээдүйн сайд Жону тэрнийг тайвшруулдаг. Ингээд шийдвэрлэх харуултыг Хижүү хийх болж тавцсан дээр гарч ирэхэд Иан ханхүүж зэрэгцээд гараад ирнэ. За тэгээд Хижүү дахиад 9 оноо авсан байжээ. Хижүүг хоёулаа гэрлэе гэж хэлгээд Иан ханхүү цочирдсангүй. Шууд л ямар нөхцөлтэй юм гэж асуулаа. Тэгээд өнгөрсөн 2-7 хоногт 10 гаруй хүнээс гэрлэлтийн санал хүлээж авсан гэдгээ хэлнэ. Тийм болохоор шууд нөхцлөө хэлээд байлаа. Би нөхцлөг чинь бодож үзээд хариу өгөмц. Би их мөнгөтэй. Би арай бүтээлч хариулт хүлээж байлаа. Ийм юмд бүтээл сэтгэлгээ өрөөд хэрэггүй. Тохиролцооны гэрлэлтүүд бүгдээр адилхан. Хамт угаад ирэхээр аяанда бие биендээ дасчихна. Тийм биш гэж юу? Тэгэд миний гарал угсаа дээд зинданых. Миний ур чадвар дээд зэрэг их. Нэг тэнэг ахтай. Тэр надад гай болж чадахгүй. Өшөө. Би ичхүүргүй. Амжилттай яваа бизнесвумен. Удам дамжсан корпорацийн эзний ботч охин. Ийм хүн өдөр бүр ямар их шүүмжлэлтэй нүүр тулдгийг та төсөлж гинэ. Энийг та хизээч төсөөлөхгүй байх. Тиймээс өөрийг чинь хизээч ийм зүйл мэдрүүлэхээргүй сайн бамбай болж чадна. Намайг зүгээр л амьд бамбай болгож ашигла. Гэрээ дуусахаар гэрлэлтэд цоцлуулна. Тэгсэн ч би буруутгалыг бүрэн хүлээн. Өшөө. Гоо цэглэн. Өшөө. Өөр зүйл хэрэгтэй юу? Энэ үед туслах Хён Ианд ихийн ургамлын хандыг нь өгөх гээд ороод ирсэнд тэр шууд хөөгд гаргалаа. Харин нөгөө талд хааны ордонд Ким ноёны овгийн нэгэн бүсгүйтэй хатан их танилцж байна. Маргааш нь Хижүү ажил дээр аз жаргалтай наргагүй орж ирсэнд дуу туслах гайхнаа. Юу болсон бэ? Бошуухан хилээд хэлдэ. Надад татгалзсан хариу өгсөн. Би татгалзаж байна. Яагаад гэвэл би эд баялаг, ур чадвар, гоо үцэглэнгээс илүү зүйлийг үнэлдэг. Тэр чинь юу юм? Хэрвээ би хэлчихвэл чи тэр зүйлийг надад өгч чадах юм уу? Өгч чадахгүй гэж бодоо юу? Тэгэд тэр нь юу байсан бэ? Хайр гинэ.
Тэр хайр сэтгэлээр л гэрлэх юм байх. Мөрөөдөлдөө автсан тэнэг. Миний бодсноос Арманд хүн байх шүү. Арманд гэж хат. Надаар тоглоом хийж байгааг нь ойлгохгүй нү. Тэгвэл өөр хүн хайх уу? Хэрэггүй. Та ойлгохгүй гэж үү? Яалаа гэж. Би одоо л эхлэх гэж байна. Ханхууг ашиг харсан хуурамч дүр үсгсэн нөхдүүд хүрээлсэн байг нь гарцаагүй. Би тэднээс ялгарна. Тэгээд та зориуд тийм хачи юм ярьж очсон юм уу? Тэгж байж л би бусдаас ялгарна. Эзэн хааны төрсөн өдрөөр ангийн хувцастай ирсэн хүн энгийн зүйлд татагдана гэж юу? Энэ үед хатан их хийжүүтэй уулзах хүсэлтэйгээ туслахтаа мэдэгдлээ. Тэгсэн хийжүү PR менежертэй даалгавар өгч Иян Ханхутай албан бусаар уулзаж болох газруудын жагсаалтыг олуулж байлаа. Маргааш нь Иян Ханхуг цагаан морьтойгоо давхиж явтал хийжүү араас нь тасхар морьтойгоо давхиад ирнэ. Уулзааг удсан байх шүү. 2 хонж шít. Тэгсэн ч таныг их санджээ. Маргааш нь Иян Ханхуг ганцаараа хоолж байтал тэнд нь ч бас хийжүү ороод ирнэ. Өчигдөр уулзсан ч гэсэн таныг их санджээ. Та одоо тэнэмэл муурнуудын асрамжийн газарт очих гэж байгаа үсттэй. Чи ч одоо намайг тагнаад байгаа юм уу? Тий. Та өөрөө жинхэнэ хайраар гэрлэн гэв үсттэй. Тэгээд ингэж үжил таны сэтгэл рүү нэвтрэн штэ. Тэгсэн Ханхуг хэлэх үггүй боллоо. За тэгээд тэрнийг машинтаа явж байхад нь кино үзэж байхад нь гэд сайгүй хийж уу гарч ирэх боллоо. Та киногоо үзье. Би таныг үзээд суучий. Сансан шүү. Хамтгүй хүү. Тэрнийг ингээд дагаад байсанд Ханхуг тавг үзэж байлаа. Маргааш нь хийж өг ажил дээр эртэл бэрэн залгаж аавынх нь сонгож өгсөн хүнтэй уулзах болзоотой өдөр нь гэдгийг санууллаа. За тэгээд аргагүй байдалд орсон мань хийж юу тэр залуутай уулзнаа. Тэгээд зориуд нөгөө залууга тавгүй цүлэх зүйлийг ярьсанд нөгөөх нь ч эвгүй байдалд орно. Миний ахыг мэднэ үсттэй. Аавын группыг өвлж авна гэдэг байгаа. Чи бол тэр төлөвлөгөөний ердөө л нэг хэсэг. Хэрвээ би чадварлаг дээр хүчрэх гэр бүлийн бэр болчихвол чамайг хязж дийлэхгүй гэдгийг аав тэр хоёр мэдж байгаа. Тийм болохоор л чамтай намайг гэрлүүлэх гээд байгаа юм. Тийм учраас чи надтай гэрлэх гэж байгаа нь зөвхөн мөнгөний төлөө л гэсэн үг. Хэрвээ чи миний төлөө ажиллавал тэр мөнгнөөс чинь хавьгүй ихийг би чамд өгье. Харин чи надад тусалж чадах уу? Уучлаарай хийж үү. Тэгвэл энэ гэрлэлт бүтэхгүй юм байна. Энэ үеэр хэн туслах тэр хоёртой тааралдаад өнгөрлөө. Тэгээд оройн Иян Ханхутай уулзсан даруйда хийж үг өөр залуутай болзоонд явж байгааг нь харсан тухайга хэлнэ. Тэгсэн Иян Ханху цугалдаж байна. Тэгээд хэн туслах хийж үг баг зэрэг судалж үзсэн тухайга. Хийж үү туслахтайгаа найз шигэ байдаг. Хамт хоололдог, сургуульд байхдаа хүүхдүүдтэй дандаа зодтолдог байсан гэдгийг олж мэдсэн гэдгээ хэллээ. Тэгээд нэг бол хийж үг хатан их илгээсэн байх гэж бодож байгаагаа хэлсэнд Иян тэрнтэй санал нийлсэнгүй. Учир нь гарал угсааг дээд зэргээр чухалчилдаг хатан их харц гаралтай жирийн хүнтэй хамтрна гэж тэр ерөөсө бодохгүй байлаа. Энэ үеэр хатан их ордондоо суугаад нөхөртөөгөө муудалцаж байсан тухайга дурсан саналаа. Тэр өдөр нөхөр нь эзэн хааны ширээнээс буух хүсэлтэд биччихсэн байж. Үгснээс ингэснэн дээр байх. Үгүй. Харин жингснээс үгснэн дээр. Хүүгийнхээ төлөө үүнийхээ бол хааны бичсэн өргөдлийг галд шатааж шидснээс болоод тэр шөнө ордонд түүмэр гарч улмаар эзэн хаан угаартаа дамиа алдсан нь тэр байж. Ордноос төр зур холдсон Иян агтан тохиолдсон золгүй явдлыг зүүдэлж сан амарч чадахгүй байлаа. Харин хааны ордонд байдал өөр байна. Ияныг ордноос холдсон хойгор төрийн чухал ёслолуудад залуу хааныг оролцуулж Иянгүйгээр бүгдийг хийж чадна гэдгийг харуулах гэж хатан их байдгаараа хийж байна. Нөгөө талд хийж юуч эзэн хааны зохион байгуулж байгаа шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцох гэж байдгаараа л бэлдэж байлаа. Ёслолын цаг болоход залуу эзэн хаан сандарсан байдалтай өрөөндөө сууж байна. Хамгаалагч нар нь тэрнийг тайвшруулах гэж оролдож байсан ч энэ үеэр Иян Ханху ороод ирлээ. Учир нь тэрнийг хувийн эдлэндээ байхад нь залуу хаан өөрөө залгаж тусламж хүссэн байжээ. Аавгахыгаа харсан хаанч урамтай боллоо. Удалгүй эзэн хаан хүлээн авалтын танхимд морилон орж ирсэнд бүгд босож тэрнийг хүндэтгэн хүлээн авцгаана. Гэвч сэтгүүлчдийн тэр их гэрлээс болоод хаан айж урагшаалхаж чадалгүй зогссонд Иян очиж араас нь хөдлөөд хамтдаа танхим руу ордог. Тэгээд шагнал гардуулах ёслолын үеэр шилдэг энтерпренер шагналын эзнэр Castle Group-ийн гүйцэтгэх захирал сон хийж шалгарсан гэдгийг зарлахад хийжүүч тайзан дээр гарч шагналаа гардан авлаа. Тэрнийг харсан Иян Ханхуч битүүхэндээ баяртай байгаа харагдана. Сансан шүү. Энэ үеэр ёслолын арга хэмжээ амжилттай болсон гэдгийг эзэн хаанд Иян Ханху тусалсан гэдэг мэдээг Жоно ерөнхийсэд хүлээж авлаа. Тэгээд хийжүүг шагнал авсан гэдгийг мэдээд шууд ажилласаа хөдлөнө. Арга хэмжээ дуусахад залуу хаан авгахыгаа хамт явахгүй мэдээд дурамчхан ордон руугаа явдаг.
Шагнал авсандаа сэтгэл нь сэргсэн Хийжүү нэг өдөр ажлаасаа чөлөө авч амархаар шийдээд зочид буудалд өрөө захиалчгаад байж байтал Жануу сайд тэрэнд баяр хүргэхээр цэцэг бариад ирлээ. Тэгэд хамт хоол идэхээр суусан ч цаасан малгаанаасаа салахгүй байсан Хийжүүгээс Жануу сайд ичиж малгаагаа авахыг хүссэнд мань нөхөр дуртай дургүй малгаагаа авна. Тэгэд шагналаа хараад баярлж байгаа Хийжүүг харсан Жануу сайд ахлах сургуульд байхдаа хамтдаа харваагаар хичээлж байснаа дурсан сандаг. Шагнал авч байгааг чинь харсан чинь хуучны чи санаанд ороод сургуульд авахд чи хамаг шагналыг хамдаг байсан да. Та харин царайлгаас бусдаар бүх юмдаа муу байж үлээ. Одоо тэгээд улсаа яаж удирдах вэ да? Арай илгээр нь хэвтүүлчихгүй байгаа үстэй. Мэдхгүй чадахгүй юм байх юм бол ичид зовлгүй асууж байгаарэ. Ойлголоо. Одоо хоолой захиал. Орой болсон хойно хэн туслах нэг эмийн санд яарж ирээд толгойн эм аваад буцаадгүй лээ. Иян ханхуугийн толгой тисхийн аргагүй өвдөж халуурсан нь тэр байж. Тиймээс тэр эдлэн рүүгээ буцалгүй зочид буудалд бууч. Тэгсэн тэр буудалд нь Хийжүү өрөө захиалчихсан байж таарад хэн туслахтаа таарчихна. Тэгэд Хийжүү хувийн эмчээ дуудаж үзүүлээд бүртгэлд нь ганцхан өөрийгөө үзүүлсэн гэж бүртгүүлдэг. Харин нөгөө талд ганцаараа шагнал гардуулах ёслолыг явуулж чадалгүй авгахаасаа тусламж авсан залуу хаан хатан ихтэй загнуулаад сууж байлаа. Хүүгээ хаан эцэг шигээ сэтгэл зүйн хувьд сул дорой нэгэн болохгүй гэхээс тэр маш их айж байж. Энэ үеэр Хийжүү хэн туслахтаа ярилцаж угаад Иян ханхуг үнэн хэрэгтэй анхаарлын төвд байх дургүй нэгэн болохыг нь олж мэднэ. Тэгсэн хэн туслахын утсанд нь мессеж ирэхэд тэр твдэд сандарч эхэллээ. Учир нь хатан их зочид буудлынхын өрөөнд орж ирж байгааг тэр мэджээ. Тэгээд сандарсандаа Хийжүүг нуугаад хатан ихийг оруулсанд хатан их шууд Иян ханхугийн өрөө рүү яваад ордог. Тэгсэн Иян ханху ерөөсөө өвдөггүй хүн шиг байж байсанд хатан их гайхлаа. Тэгээд гарч ирсэн даруйда Хийжүүгийн цүнхийг хараад буцаад орж ирсэнд Хийжүү тэр хоёр ярилцаад зогсож байгааг харагддаг. Маргааш надтай уулзаж энэ зохисгүй явдлаа тайлбарлаарай. Тэгэд маргааш өглөө эрт дуу туслах утастад Хийжүүг сэрэнэ. Учир нь Хийжүү ханху хоёр зочид буудалд нууцаар болцсон тухай мэдээ орон даяар тархсан байжээ. За энд хүрээд энэ галзуу цувралын парт 1-ийн тайлбар маань дуусч байна. Бороо тайлбарынхаа ихэнд хэлсэн штэ. Энэ галзуу цуврал маань 7 хоногт 2 ангиар гарч байгаа гэж. Тэгэхээр хэдүүлээ нэг 7-7 хоногор хүлээгээл явчих нь вэ шүү. Заа юу. Тэгээд шинэ анги гарангууд нь хэдэн борнууд нь хамгийн хурднаараа та нартаа ярьж өгнө. Бид тэгээд цаанаасаа гараагүй, цацагдаагүй юмыг яриач хөө мой гэд загнаад нэхэд угаарай. Жод дэлхийд цаанаасаа гараагүй юмыг одоо яаж ярих вүлээ да? Нэг тиймэрхүү хэсэг нөхдүүд байгаад байлаа шүү. Жохон гуглдээд судалж байгаарай гэж хэлээ юм уу Брон. За тэгээд энэ галзуу цувралыг өөрөөсөө түлхэгчтэй органик хөвөн даван тампоныг албан ёсны эрхтэйгээр FS супермаркетуудаар болон CU-гийн бүх салбараар худалдаалж байгаа Солонгосын Happy Monday брэндтэй хамтран хүргэлээ. Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хөвөн даван органик материалтай бөгөөд бид маш эвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хийлээ шүү. Надад санаа зовлтгүй дээ манайхан 7 хоног завгүй байж хаа тэгээд гял самгөрн дөө. Та нар маань харин энэ зурд сабадараагүй болсаа ба адаарцсан бол лайка дараал байж хаа тэгэл болоо явчих юм. За тэгээд хэдүүлээ дараагийн галзуу цувралаараа эргээд уулзцгаая.